Хэрвээ чанд тусламж хэрэгтэй бол улаанаар бичсэн утсын дугаарыг олоод оч. Энэ дугаар руу залгуул өөрийгөө яатаа бурхан гэж танилцуулах нэгэн залууг сонсох болно. Эртээр үеэс л хүмүүс бурхтыг дахин шүтсээр ярьсан. Хүмүүсийн хувьд бурхад гэдэг бол хязгаарч ойлгохгүй хүчрэх оршихуй. Тэд дуулыг өргөж, голыг эргүүлж чадна. Гэхдээ хүмүүсийн бурхтаас үсдэг ганц зүйл бол биднийг хамгаалаач. Хүмүүс гал гаргаж, буу хийж сурсан ч тэдний эзэж ялж чадахгүй зүйл бол сүнс. Хэрвээ сүнс харвал нүдэн айнаад надад туслаач бурхан минь гэж гуй. Тэгвэл яана гэж. Залбирлагч нь яатаа бурхан миний би сонслоо гэж тамирын хувцастай хүн гараад ирнэ. Яатаа л гэдэм шиг байна. Хамт яваа охин нь Томоне. Яатаа хүрээдэр Томоне гэтэл гаранд бичин гэрэлтэд тэр дараа хотоогоо чавирлаа. Яатаа ч хүн гэмэрг өндөр өсөрч аврах сүнсийг тэр дорн ялчна. Энэ бол орон гэргүү бурхан Яатаа. 5 yen л өгөх хүссэн бүгдийг чинь хийж өгнө гин. Хүмүүст бурхтын тусламж хэрэгтэй шиг буртач мөн хүмүүсийн сүсэг бишрэл хэрэгтэй. Хэрвээ өөрийг нь мэддэг ганц ч хүн байхгүй болчвол бурхад мартагдаж өгдөг. Тиймээс ямар ч үнээр хамаагүй хүмүүс тусалж чамд үлдэх хэрэгтэй гин. Томоне буцаж хүн болсноо чи ямар заваа би чиний туслахыг чадахгүй мэн гэд үйлээд эхэлдэйн. Томоне бол сүнс. Хүн өхвөл нэг бол нөгөө ертөнц рүү явна, үгүй бол дэлхийд хорогдож үлдэнэ. Дэлхийд үлдсэн сүнс хорон сүнс болж хувирах, эсвэл хинтж гай болохгүй танил сүнс болж болно. Зарим нэг танил сүнснүүд бурхттай гэрээж туслах нь болж үлдэм байна. Гэхдээ эзэндээ хязгаарч хэрэгэлцэхгүй, эзнийхээ итгэлийг хязгаарч алдахгүй, дахиж ганц ч нүгэл хийхгүй гэсэн гурван шалгуурыг ягштал биелүүлэх ёстой. Үгүй бол өчгөө хараана. Мөн нэг нь туслах нь болсон бол бурхан зөвшөөрөхөөс нааш гэрээгээ дуусгаж чадахгүй. Гэтэл Яатаа зац гэд мангар амархан явуулчдیں۔ Ингээд хөөрхөн Яатаа ганцаараа үлдлээ. Намаа хайж явсандаа харамсандаа амар баян болохоор өөрөө гүгээд ирэхийг чинь мэдье гэж юу. Хэдий бурхан байсан ч туслах байхгүй бол шалдах хүнээс ялгаагүй. Цаашдаа яана гэж анлаастай. Олсон аман мөнгө архины шилэнд хийчихжээ. Хизээ нэг өдөр хаартлаа баяжаад өөртөөсөн бариулна гэж мөрөөдөөл. Тэгтэл муур болоод өгөөч гээд ажилтаа болвоо. Өнөө муур хайж явахдаа халах ангийн 3 охинтой зөрнө. Бурхан гэдэг бол нэг бодлын сүнс юм уу да. Тиймээс намаа хараач ихэс нааш шингийн хүмүүст харагддаг юм байна. Гэтэл энэ ягаан оролттой охин ягаад ч юм хараад идэв. Яж яхад муур авж яахыг хараад машин мөргөллээгээд очино. Тэгээд яатаг түлхэж машин ирж яахыг харддаг юм уу? Балай мүү гэж яхад нь яатаг бүр гайхаж цацарваа. Яасан гэтэл зан дээр ягаан оролт төвчээдэг нас. Сэрээ тартал имлэгийн та зүгтж гин. Найзад талсаа юу болсныг асуудал яатаг өөрөөс нь өөр харсан хүн байдгүй. Өөрөө ч гайхаад зүтэлсэн юм байл та гэсээр унтлаа. Гэхдээ шүн олмогц хүмүүсийн хашгирчих дуунаар сэрнэ. Наач нөхөстийн дуу гэж хүнжил дотроос нь Яатаа гараад ирдیں۔ Хөөрхөн охин ч эцэг чинь гэл зүгтлаа. Яатаач би бол бурхан өдөр аварсанд баярлаа. Гэтэл тийм бурхан бүр өстой амьдралтаа сонсоогүй юм байна. Гэт итгэсэнгүй. Угаасаа хийтгэвдээ. Тэгсэн Яатаа өргөжлүүлж нэрээ хэл. Гэтэл Хиори гэт хэлчин. Бурхан асуувал нэрээ заавал хэлэх ёстой гэдэм юм. Хиори нэрээ хэлсэндээ ч итгэсэнгүү. Тэгсэн Яатаа за олцсон шүү гэж хэлчихэд явцдаг. Хиорич толгой нэргээ тухайн алдаад унчина. Удаач хүмлээс гараад ингийн амьдралтаа орлоо. Тэгсэн Яатаатай уулзснаа марчиж болцсон шүү гэдээс нь ийм мачартай ажээ. Күхтэл гэрлүүгээ харж яваад нөгөө муурын зургийг харчина. Тэгээд шууд Яатаг санандаа муурыг олчвол Яатаатай уулзах нь гарцаа гэж бодоод муурыг хайхаар явлаа. Данч хаанаас ч хайсан олдгүй. Тэгсэн гинтний содон мангар гоё өнөр өнөртдөг. Энэ хоёр Яатаа муур олохдоо бахан сүнснүүдтэй тарчиж уг нь амар зоддогч туслахгүй бурхан шалдаг үнээс ялгаагүй гэдээс нь учиртай байжээ. Алж чаддгүй мэн. Тэгсэн Хиори ирээд харсан зүйлдээ ч тэгсэнгүү. Ийм хэрнээл. Үзгээд байгаа юм уу? Үзүүл үзье. Мачи. Гэ зодтолдох нэ. Тааж хөлнөөсөө чирвэлчин. Хиорич мөчөөгөө үлгөө нэг сайн дэлсээ дамжваа. Яатаа боломжийг ашиглаж Хиориг аваад цогтлаа. Хиорич эцэст нэг юм уулзах шивдээ. Гэтэл хөөе сүнс чин цухууч гэж ас. Хиори сүлдээ олжээ. Жинхэнэ би хашаан дээр дүүслэгдсэн за. Өдөө хүртэл сүнс чигээрэл яваад иж. Муурыг эзэнд нөхтөл баярлаа Яатаа гэж хэлдэг. Хиори биэндээ орсноо мугаш донтон гэл хэллээ. Би хөөе бурхан шүү гэсээр энэ хоёр маань юу болоод байгааг ярилцсан. Хиори яагаад Яатаг хараад байсныг бол мэдэхгүй мэн. Ямар ч тач Яатаг аврах гэж машин мөргөснөөс болоод амьдын болон өгсдийн ертөнцийн тэг голд нь гаццсан гин. Нэг үгээр бол хагас хүн хагас сүнс болцсон гэсэн үг. Хиори бүр шок. Тэгээд үргэлжлүүлж бурхан юм бол зөвөр болоход тусал гэсэн чинь мөнгө гэж тэгж шүү бүр цайцсан за. Энэ ороод үнгүй юм байдгүй штт гэ 5 ороогаа дэрвэтэл гозоолгоо гэж. Хөөрхий Хиорич мушуулаач 500 мянган нэг чинь гэж бодоод тийм их мөнгө байхгүй штэ. Гэтэл чи намайг доромжлоод байна уу? Би бол бурхан шүү. 5 yen нахтал хангалттай гэж авдیں۔ Сонссондоо итгээгүү Хиори 5 yen нөхтөл чиний залбирлыг Яатаа бурхан сонслоо гэж хэлдэг. Үүний дараа баггүй хугацаа өнгөрчээ. Хиори өөрөө ч мэдэхгүй би эсэ гарчин. Сүүлдээ ч энэндээ тасчиж Яатаа зүгээр алгаж өгнө гэж таг болцсон юм байл та. Хиори уурлаад туслана гэсэн яаваа гэсэн чинь туслана штэ. Жоон хүлээчгээ. Туслах олчвол тэгээл асуудалгүй гэд тасалчин. Хиори сайн ойлгоогүй ч Яатаа туслах олж өгөхөр алваа. Загсан сүнс, наймаалчин сүнс, том жижиг хортой оргогод ястай янз бүрийн сүнснүүд байна. Энэ зур Яатаа ээлжид ажиллаараа 0 цэвэрлэх ажил авчээ. Бурхан гэдэг шүү. Ажлаа дуусгачаад хөвчээсэн Хиори залгаж ийн. За бас яав.
Чам туслах болцсон хүрээ тэргээл тэгж гин. Ятаа гайхсан ч яваад очтол юу вэ? Аврах том хорон сүнс хүлээж байгаа юм чинь. Манай иш зүгтаад ятаа Хёрийг хамгаалаад гараа хазалчин. Хорон сүнс тазуулвал хор тархах аюултай. Харилцах ганц царган нарийн усаар угаах гин. Ямар ч аргагүй зогтж явтал ятаагийн л мангар олоос жижигхэн өсөн бөмбөг олоодох нь тэгснээ санаа алдчих. Ийм насны хөгтч хэцүүдээ гэснээ өсөн бөмбөр өрж. Очих газаргүй чамд ятаа бурхан би очих газар хайрлаа. Чиний нэр бол Юкинэ. Хүрээд ирсэки гэсэн чинь гэрэл гарч өнөө өсөн бөмбөг тэрхэн зур сэлэн болж хуйрлаа. Бурхантай гэрээвэл тэнмэл сүнсийн өнгөрсөн амьдралын эзэн бурхан нь харж чаддаг. Зэвсэгтэй болсон ятаа хорон сүнсийг хэд завчаал алчна. Бурхны сүм болгон ариун газар гэж тосгдтингин. Тиймээс сүмийн ус бүр ариун ус гэсэн үг. Ятагийн шин туслахыг юу гэж дуудъя? Шар өстэй жоохон хүүхдэн. Ятаа цамцаа тайлаад би одооноос чиний эзэн. Чи одоо юунаас ч ах хэрэггүй гэл өгсөн чинь зааван цамцыг чинь өмсөхгүй гэж авсан. За одооноос ятаа Юки хоёр хамт амьдрахаар болов. Хүмүүсийн хайсан увц, хайсан хоол зэрэгээр л холоо зогоно. Сүм олдол худлаа өнө хоног төрүүлээл. Сүүлдээ Юки амир өсөд ятаач бурхныхаа өвчийг харуулъя гэл тэгснэ Хёригоор хоол ахуулнаас. Хоол идж байхдаа Юки Хёригийн мөмийг халт тарчин. Ятагинд чи юм юу одоод байна гэд босоод ирнэ. Бурхан туслах хоёр бие болон сэтгэлээрээ холбоотой тингин. Тиймээс Юки юу одно юу хийн тэр бүгдийг ятаа мэдрэнэ. Тэгсэн ятагийн утсан дуудлага ирээд шинэ ажилтай боллоо. Оцсон чинь юу вэ? Баахан хүмүүс араасаа гарч ирээл. Энд тэнд цэцэг навч дэлгэрээл. Мангар бурханлаг авраатай хүн гараад ирвэ. Юки Хёри хоёр чурдан сөгдөж шүтгэн холгүй юм боллоо. Ятаа цаана амар үрдэлтэй. Энэ бурханлаг хүн бол эрдэм мэдлэгийн бурхан Тэнжин. Ядж яхад нь баахан эмэгтэй туслахтай за. Ааю, нааю, мию, моё гээл. Чи чинь 5 ээний бурхан билүү? Яана задгаа мөн байдгүй гэж авлаа. Гүй тэгтэл татчихсан тавхин хүн болоод хөрсөн чинь. Манай хүний хоочин туслах томооны эдэм да. Томооны Юкиг харснаа. Наята ч амар зам багстэй гэж авсан. Зэмэртэйч дуудсан шалтгаан нь Тэнжиний хүслийн самбар дээр нэг хүн жоохон сонир хүсэл бичсэн байжээ. Судлаад үзсэн чинь нэг газар хоёр хүн амиа хорлоод өгсөн бач таарна. Иймэрхүү амиа оролдог газар дандаа нэг хүмүүсийг хорлдог хорон сүнс байдгийн. Тэгсэн ятаа чадахгүй өгмөрөөл өвцгэн үз гэж зөвшөөрдгөө. Хёрэж сонсоод бөөр. Тэгвэл би туслана гэд ганцаараа явчихна. Зандаа нэг жижигэн сүнс хараад ирдیں۔ Гэтэл бүр мангар ололоо байваа гэж. Яг балардгийн даваан дээр ятаа ирж авардаг. Тэгээд нөгөө амиа оролдог газарт нэрсэн чинь юу вэ? Гарцаар гарч ирсэн хүнийг хоёр хорон сүнс эвгүй олоогоор наашир ганц алхачих. Зөв. Дахиад нэг гэж дууцаар агаад яг алхаж идэв. Ятад шууд өсөрч очиод дайрдаг. Хёри ирэх байсан бол яах гэж тэгсэн. Гэтэл Юки болон томооныгийн өмнө амиа орлож байгаа хүн харуулмааргүй байсан гэж хариулдаг. Амиа орлсон хүмүүсийн сүнс аль хэдийнэ бохирдсан байт юм байна. Тиймээс бурхны туслах олж чадахгүй. Тэгэхээр бурхны туслах олцсон байгаа залуу сүнснүүд бүгд л амьдрахыг хүсэжсэн ч зуурдаар өгцэн гэсэн үг. Амьдрахыг хүссэн ч амьдрч чадаагүй хүмүүс болон амьдралаа хайж өгсөн хүмүүсийн ялгаа. Хэдий өнөөдөр хэцүү байж болох ч хүрдэм байх гэсэн үг шүү манайхаа. Харин ятаа анхны удаа гэхэд сайн байлаа гэд Юкиг магтаад байгаамаас. Тэгтэл нэгийг өсөн сүдэрч өхөн манай хоёрыг хараад ижидэг. Өглөө нь Хёри манай хоёрт бэнтэ бэлдээд ирсэн. Манай хоёрч баярлаад амтрахаа идэн. Тэгсэн ятагийн тал нохстой царай гаргаснаа. Би яваад ир гэл тэгдэв. Хёрич за өнөөдөр л нэг зүгээр болох нь дээ гэд нэг дэлгүүр ч юм уу мухлах ч юм уу нэг газар ирнэ. Тэгсэн нэг ягаан өстой охин гарч ирснэ. Ятаг тэрч аваа сөрхий байна. Тэгээд үргэлжлүүлж танилцсан. Манай найз өхөн гэж авсан. Гэтэл нэг эвгүй ах хүн мангар уртаагаар солиор гэд амбардаа таялаа. Энэ ягаан өстэй охин бас бурхан болж таарнаа. Харин том нөхрийг дайггүй гэдэг. Ягаан өстийн туслах юм баха. Манай ээж тоорноо танилцаад учрахгүй байжсэн. Ягаан өстгийн тал манган ногцтой. Болгоомжтой гараа. Ятаа үндэ амар бурхан шүү гэдэг. Хёрич үгүй одоо энэ үү гэсэн шиг л харж байна. Ямар ч тач ятаа ажил олчлоо гэд Юкиг дагуулад тавьчихна. Хүрээд иртэл мангар эвгүй газар гараад ирдیں۔ Дууцсан нэмээ олж исэн бол таарандаа. Ядж яхад нь дээр нь унаад бүүнд оноонаас. Ятаа тоож байгаа ч малга. Төргөн шургаа хүргэлтийн бурхан ятаа байна гэд нэрийн утсаа өгж энтер. Тэгсэн нөгөөх нь бас нэрийн утсаа өгөөд өөрийгөө танилцуулж мэлцүүлээд амар юм болох нэ. Гэхдээ тэгэд бүр амиа орлож исэн шалтгаанаа яриад эхэллээ. Амиа орлогч гээд утжээ. Амиа орлогч жилийн өмнө орох оронгоо нэг охинтой таарад өнөөхтэй дурлж хайртай болсон сошиал амьдралын оронгороо хэрэгжээ. Ажлаасаа халагдаад бүх юм дампуураад амиа орлох дээрээ тулцсан баш таарна. Ятаа яриагийн сайтар сонсоод арай тэр охин чинь энэс нүү гэд ягаан өстийн зургийг харуулдаг. Ягаан өс чинь ядуурлын бурхан байсан байжээ. Амиа орлогч дампуурсан нь ядуурлын бурхан амьдралдаа оруулсан болохоор л тэр энэ бүгдийг буцаах нэг аргагүй. Тэр нь холбоог нь таслах. Хэрвээ холбоог нь таслуул нөгөө үнэ бүр мөсөн мартна. Амиа орлогч хэсэг удснаа. Хагцээ да хайрт минь гэд холбоогоо таслуулахаар боллоо. Юу юм боддог вэ? Бүү юм болж арай гэж 5 yen авч байгаа штт. 5 yen шүү. 5 yen. Энэ Хёри эргэлзсэн байртаа ягаан өстөөс ятаа амар бурхан гэж худлаа хэлсэн мэдтэй гэсэн чинь гүү үнэ. Ятаа бол гай гамшигын бурхан гэдэг. Гэтэл яриаг нь дайгхгүй тасалж бити тоо. Тэр үедэл тийм байсан гэж хэлнэ. Хёрич гайхсан байртаа ятаагаас яагаад энд ирсэн гэж асуухт надад ямар нэг юм болов шууд энэ хоёр дээр ирээрэй гэж цагтаг.
Энэ зур Юки дээр өнөө сүнс өдөр шиг охин ирчиж сүүгийгээл явчи. Сүүгий тэгснэ. Ято чи биш би илүү хэрэгтэй гэд алга болчихвоо. Маргааш нь Юкид хамгаалалтаа хийхийг зааж өгөхөр боллоо. Юкич дорхноос орчин. Тэгээд өчигдрийн сүүгийнхэн ингэж асуудаг. Ято ашигтай найзууд гэж мэдхүү аа. Гэснийг Хиори сонсоод буруугаар ойлгож чи мө цааван гаш тунтам минь чи Юкид буруу үлгэр дуурайлал үзүүлнэ гэд аваад ивчдیں۔ Сүнс сайхан даваа тал нь ингийн хүмүүс тарагдахгүй. Гэхдээ аав ээж нь хамт Ято ороод ирж шүү. Инээс их юм гарнаа. Эрен Юки харахугаас ягаад Хиори хамт унтахаар болдог. Ингэчгээр бүрийг унтаач. Юкигийн зүрх хөштэй цохилж бүрийг мөөмн барихын даваан дээр яг чин чи гэд Ято ижидیں۔ Дараа өдөр нь Хиори Юкиг дагуулж дэлгүр хэсэл хүснэ ванаа дай гэсэн чинь намаа хүн харахгүй гэд холгаалаа тавчин. Хиори гайхсандаа бүр балмагдаад аргагүй ирэхэнд Юкиг загнадаг. Загнуулсандаа гомцсон Юкиг ганцаараа явчин. Замдаа нэг жаахан охины сүнс уйлж явахтай таарлаа. Хөөрхий өгцөн гэдгийг ч мэдэхгүй. Манай ээж чадахгүй ирнэ гэхээр Юки өрөвдөд тань болоод хамт хүлээхээр болвоо. Сүүлдээ гэгээд сарч Юки охинд агаан дүү ээж чинь ирэхгүй гэсэн чинь охины сүнс уйлж яваад хорон сүнсэд баригдчихэв. Тэгээд яг Юкиг алах гэхэд азар Ято ирээд Хиори энэ хоёрыг авардаг. Юки Ятогоос нөгөө охиныг аврахыг гуйна. Ято эргэлзэх юмгүй хорон сүнсийг охины сүнстэй хамтаас татаж хаялаа. Учир нь нэгэнд хорон сүнстэй дүүлсэн бол аврах арга байдгүй гин. Туслыг явал хамгийн хүнлэг сонголт нь алах байж л дээ. Юки тайлбарч хэлсэн ч нэмэр алгаа. Ято дурлаа дахиад зогтчихно. Скутер холгаалцсан тууж явахад нь Ято ирэхэд Хиори авч өгсөн ингээ хэлчин. Өвг нь Хиори яг ирж таардیں۔ Данч Юкиг өмөрч тийм би авч өгсөн гэд хэлчин. Тэгтлэгийн үед манай дээр арслан унсан эмэгтэй хүн иржээ. Тэгснэ шийдсэн өнгөөр чамайг арай гэж боллоо гайхамшигын бурхан Ято гэл дайраад эхэллээ шүү. Энэ эмэгтэй чинь хамгийн өвчтэй Дани болон эд айлгийн бурхан биш аман болж таарна. Ятагоос өшөө авахар ирсэн байгаа нь. Ято түнд юу хийснийг нь бол мэдэхгүй. Ямар ч тач Ято чадхаараа хол зүгтэл би хортцсон байлаа. Биш юм уу ингэч үү? Гэтэл яг үүндээ Юкигээс олсон байжээ. Бурхны туслах болохын тулд эзэндээ хэзээч эргэлцэхгүй, эзнийхээ итгэлийг хэзээч алдахгүй, дахиж ганц ч нүгэл хийхгүй гэсэн гурван шалгуурыг ягштал биелүүлэх ёстой. Үгүй бол бурхных нь би хордож эхэлдэг. Юки буруу юм хийхөөрт Ято мэдээд байгаа нэм очиртай байжээ. Биш амны өмсөж байгаа зүйлд ховц, эмэг, зэвсэг гэд бүгд өөрөөр туслахуд гэдтаа тэгснэ буу тажих шиг. Ято руу учир зүггүй дайраал. Ято ч бууныхан сумын голоор нь тас татаж хаяна. Ято дөс санаж байгаа шалтгаан нь Ято өмнө нь биш амны гэр бүл буй бүх туслах нь бүгдийг алдсан гэж авс. What the fuck? Тэр ханд Хиори тусламж хуухаар ягаан өст тэр ирчиж Юки Ятогийн өгөнд орохгүй зөрүүлж хооронд биш амаа олоод ирдэг. Ингээд толтгоор сур сонголтгүй болчихвоо гэтэл үгүй ээ. Ягаан өст төрч дай хөхөг дуттал үнэ амар агчин дэвэр болоод нас. Тэгтэл ганц дэвсэн тамийн халга нэгддэг. Толтох аргагүй болоод ухрах нөө гэтэл биш аманы арслан Ята руу дайрна. Тэгсэн тэр үсвийг гарч ирсний арслан нь хөлгөөнгөө олгож тусалдаг. Тамийн алга нэгдсэн болохоор аргагүй ухрахаар боллоо. Үгүй тэгтэл биш аманы эмгэн хүн босноо Ятод бүхийж хүндэтгэл үзүүлвэ гэж ямар тач нэг учир л байна. Ятогийн хор уламд харахад би нь боддог. Тэгсэн сүүгийн ирээд Юкиг алчаач гэж авдیں۔ Дараа өдөр нь Юки Тенжин дээр ирсэн. Таны туслах олмоор байна гэж шүү. Тенжи хариуд нь чи сүүгээ олчих шүү дээ. Зүгээр юм уу гин. Бурхны туслах болол өөр бурхны туслах болж болохгүй гэсэн юм бол эдгүй мэн. Гэхдээ бурхад бүр мангар өмчрөг. Тиймээс олон бурхны туслах болсон сүнсийг сүүгийг гэж нэрлэдэг. Тэгэл ер нь бурхад муу нэртэй болцдгоо л гэсэн үг. Ингээд голгодоод явж хахад нь хөөх юм уу Ято л ирж авна шүү дээ. Энэ зур Хиори биш аманы явж байхыг харна. Тэгээд гэс нуугтхийн даван дээр эмэг залуу бариад авлаа шүү. Ингээд л баларлаа гэсэн чинь биш амаа ирснэ Хиориг хардгүй. Эмэг залуу Хиори чи тэргэлж нуусан байжээ. Түүний нэрийг Казума гэдэг. Казума өргөжлүүлж Ята бурхан бол намайг аварсан ачтан. Чамд гэж хэлэхэд тэрийн чигээрээ уйл удахгүй үхэн. Түүнийг армаар уйл Юкиг өөрчил гэж цагдаг. Ято Юкиор дэлгүүрт цагийн ажил хийж гин. Тэгсэн ягаан өсттэй хамт Хиори энтер ирдэг. Гүтэгтлэхийн тал Ятогийн бие өвдөн. Ято ууртаагаар чи хулгай хийчих байгаа мó гэсэн чинь арайчтэй. Намайг тийм яадаг алдсан гэж бодоо юу? Гэт хөөхтэй холгаалсан мөнгө унгааж арих ба гэж. Зөгцөн Юки дээр сүүгийн ирснэ. Чи бол хинт чирэгвэг. Ято чи биш. Би илүү хэрэгтэй. Гэхдээ Ято ирээд Юкиг дуудаад шууд хорон сүнстэй толтлаа. Данч Юки эргүү болсон байлаа. Энэ үед Ято сүмээс авсан ариун ус энтер ашиглаж иж арай гэж ялдаг. Хаягдсан сүүгээ дээр өөр нэг зэвүүнгаар ирснэ. Хаягдсан уу гэж шүү. Хиорич Казумагийн хэлснийг удаад хямраастай. Гэтэл хажууд нь Ято гараад ирдیں۔ Хиорич мэдсийма чи мугаш тонтон гэсэн чинь сургуулийн шавдрхүү Ятог дуудсан баш таарна. Тэгтэл Ято туслахаас татгалцаад хэрвээ дээрл хүлмээргүй байл тэмц гэд нэг юм өгдөг. Энэ хооронд Юки дахиад зүгтчин. Хис жаваа 4-5 цолж өмснө. Хамт байсан бол гоёо гэд өөртөө готраал. Харин нөгөө дээрл хүлдэх үү яагаад заавал би дээрл хүлэх ёстой юм гэд готрно. Тэрийг мэдсэн хорон сүнс хүүгийн чихэн дээр зөхөрсөн хоолоогоор тийшт. Яагаад заавал би гэж алчих гэд хэллээ. Тэр үеэр биш амаа ягаан өстөнд ирчиж ягаан өс чинь хаана ямар сүнс хизээ гарч ирэхийг мэдэрч чаддیں۔ Уг нь тэрийг асуухаар ирсэн юм. Тэгснэ далмаар нь дээр Ятог аврахаар тамийн алга зориуд нэс юм шүүстэй гэж асууна. Ягаан өс тариуд нь за юу гэж дээ. Гэхдээ Ятод ямар нэг зүйл бол там дэлхийн хоёр нэгдэнэ гэж мэдэрээ гэж хэлдэг. Хиори Ятог хайж явж байгаа дэмчийн өрөөнөөс олно. Казумагийн хэлсэн санаад би энэ шалах гэтэл Ятос ирчвэ гэж. Базанда Юки яасан гэж авна штт. Харин Ято Юки дэш өнөө хүүхдэд л санаа зовоод байна.
Хүүч Ятагийн хэлснээр өөрийнхөө төлөө тэмцэхээр дээрлэхтэй хэддэр ирснэ. Цаасны утга өгöd нас. Ята л өөрийнхөө төлөө тэмцгээд цаасны утга өгсөн болж таарлаа. Гэхдээ нөгөө хэдтэй адилхан зэсэг өгөөрэй гэж загсан юм. Дээрлэхтэй хүүхэд нь балмагдаад тоглож исэн штий гэж аав штт. Энэ үед хүүгийн чихэнд хорон сүнс алчих. Яаш намайг дээрлэх чадваа. Хариуг нь бэргээл. Гэхдээ Ята түүнд дахин нэг зүйлийг зөгчээ. Тэр нь хэрвээ хүн байхаа болмоор аль наадах ашиглаарай. Энэ үгийн сансан хүүгийн сэтгэл уужирч хорон сүнс хүчгүй болж ариллаа. Харин дээрлэх хүү айсандаа өмдөндөө шээж архижээ. Ята хүүг зөв сонголт хийсэнд нь магтаал. Гэхдээ гинтл Юки бүр галзуурч амьд хүүхдүүд татаархаад сургуулийн хамаг цонхыг хаглаад эргэж буцааргүй буруу замаар орно. Ята ч Юкигийн үйлдэлээс болоод би энэ тэр дороо моддог. Хиори гайхаж шарханд нь хальт хүртэл гарлуу нь халдаад тэсгийн аргагүй амир өвдлөө. Энэ үед л Хиори Ятаг юу тэсч ирснийг ойлгоно. Харин Юки Ятаг харснаа. Миний буруу биш гэд өөрийгөө өмөрөд хэлдэйн. Хиоригийн урам нь хух өсрвэ хөөрхий. Юта ч Ятаг ягаан өстөнд тавчирдаг. Тэгсэн Дайкко хамгаалт үсгэж ойртод үзээрэй гэжин Хиори сандарч Ятаг авраач гэж гуйхт Хиориг оруулж хорыг арилгаж өгдөг. Данч Ятагийн хор Юкигээс болсон болохоор Юки өөрчлөгдөхгүй бол Ятаг аврах боломжгүй гинэ. Дайкко хувцас өмсөд явахаас өмнө Юкид хөдлөөд үзээрэй харамсаа шүү гэж захина. Дайкко эхлээд Тенжиний сүмд ирдэг. Яагаад гэсэн чинь орсон туслахын шүүхийн тулд 3 өр туслах хэрэгтэй мэн л да. Тэгээд сайн дурын хүн хайж яваа ни нэж. Гэхдээ энэ заавлыг буруу ивэл хийж байгаа туслах нь өөрөө ч өгөх айлтай. Тийм болохоор туслах хүн олдно гэдэг юу л бол. Тэгсэн ашгүй Ятагийн хуучин туслах томооны би туслая гэд арай гэж хойлоо оллоо. Одоо нэг л хүн хэрэгтэй. Ингээд өөр бүст бурхны сүмд очиж туслах хүн хайсан ч холдохгүй дэмэл бахан явлаа. Хиори энэ мэдмэгцээ шууд л Бишамонид хүрээд ирж Казама сандарч гяс гарч ирэхэд юу болсныг хэлээд эцэст нь нэг юм гурлаа боллоо. Гэхдээ Ятагийн бие аль хэдийн хүндэрсэн бололтой. Уг нь хамгийн зөв арга бол Юкигээс нэрээ авч түүнийг хаях. Тэгсэн Ята өгөх гэж ижил гүх авахгүй гэж зөрөөдлөн. Аргагүй болсон Дайкко Юкигийн бие шалгатал аль хэдийн хорон сүнс болоод эхэлчиж. Ингээд зан үлээ эхэллээ. Уг нь Юки бүх буруугаа хүлээгээд чин сэтгэлээр нь гимшүүлээ л болоо. Данч Юки зөрөөдлөөд би юуч буруу хийгээгүй гэд бүр жинхэнэ утгаараа хорон сүнс болж хувирхна. Тэгээд зөвхөрсөн хоолоогоор үргэлжлүүлэн би зүгээр л бос түүхчийг амьдрахыг хүссэн. Энэ тийм буруу юм уу? Бос түүхт бүх зүйл яхад надад юу чалга гэхэд Хиори чангаар чамд Ята байгаа зү би ч бас найз чинь гэсээр хамаг чадлаараа ориллоо. Тэгтэл сайн нэг юм Ята өндөөж би чамайг буцаад амьдруулж чадахгүй. Гэхдээ ажил чамд бусдад адилхан хүний нэр байна. Тийм болохоор миний хажууд хүн шиг амьдрахад л болно гэж хэлдэг. Энийг сонсоод Юки цөрхөртлөө ойлж бүх хийсэн зүйлдээ гимшиж уушлалт хөөдөг. Миний буруу би Ятагийн байдалд орууллаа гээл. Маргааш нь бүү ядарч өгч байгаа л энттэй. Ятач бүгдс нь баярлаад толгой бүхэж бүгдээс нь уншилах байлаа. Тэгээ дотроо хэрвээ Хиори ягаан ус дээр амжиж авчираагүй бол эсвэл Казамаг дагуулж ирээгүй бол бэл хэдийн хүчхөөчтэй гэж бодсон юм. Тэгсэн сүүгээтэй хамт нэг хүн байна. Тэр нь Ятаг харснаа. Энэ үнэхээр гайхаа амшигын бурхан Ятаг гэж юу? Гомдмоор юм бэ гэж авж ийн. Зэмэртэй Юки гимшээд бүр үнэхээр сайн хөөхд болжээ. Хиори Ята хоёрын сэтгэл хөдлөл бүр ойлгохнэ. Өдөр нь Тенжинд баярснаа хэлээл далмаар нь Хиориг ач зүгээр болох уу? Би өөр юусоо мэдтгүй гэж авна штт. Тэгсэн Тенжин холбоогоо тасалж ах. Хиориг бурхтай ертөнцтэй холбоод байгаа ганц холбоосон чи гэж зөвлөлөө. Займартай ч Хиориг зүгээр алах аргаа л мэдлээ. Гэхдээ Ята гонглсон байгаа харагддаг. Шинэ жилийн өдөр болжээ. Хиори манай хоёртой уулзах гад хамаг гой дээрээ тавиал. Уулзах газраа эртэл Ято ирдгүй. Тэгсэн гинтл нүднийх нь болонд Ято шиг хүн харагдаад хараас нь очсон чинь сүгийг хүлээж ийн. Тэгснэ Хиорид Рабо бурхан сэрсэн. Тэр Ятог алхаар ирнэ гэж хэлдэг. Энэ хооронд ирж явсан Ятолоо баахан сүнс тайрсан юм байна. Ята Юки хоёр ямар тач бүгдийг ялдаг. Гэтэл энэ Рабогийн зориуд бэлдсэн шалгаруулж таарна. Тэгснэ. Одоогийн Ято иймхэн гэж юу гэдэг. За тэгсэн чинь бүр айхтар юм боллоо. Хиори Ятог мартчих. Гүчи чинь хэн блэ гэж аав штт. Ято ч өөрийгөө санаалчихад бүхэл агаар үздэг. Харин Хиори юу ч санахгүй байж Ятог өөрт нь хүрэхээр догтлоо бол. Ямар нэг чухал зүйлээ мартсан юм шиг мэдрэмж төрөөд байна. Ято яах тухайгаа бодж идэл сүүгийн ирснэ. Яасан чамайг мартсан уу гэд нэг жижиг юм үзүүлдэг. Энэ Хиоригийн дурсан юм байл та. Тэгтэл сүүгийн сэлэн болоод нөгөө Рабогийн гарт очлоо. Ято харснаа. Чи амьд байсан юм уу гэд энэ хоёрын тулаан эхэллээ. Гэтэл яаж тулцсан бардгүй хөрхий. Энэ бурхан бүр шидмэд ашиглаад сүултээ ч Юкигийн би дийлэхгүй ялагчин тэгснэ. Намайг ялвал буцаагаад агаарай гэд явчваа. Ято яах тухайгаа ярилцахаар Тенжин дээр ирлээ. Гэтэл Тенжин ингээд өрчүүл ядын. Чамайг мартвал Хиори зүгээр болчих штт гэж зөвлөнө. Ято ч доромчхон тийм дээ гэд бууж өгөхөр боллоо. Энэ зур Казама Рабо гэх юм болох тухай ярьдаг. Рабо бол дээр үед Ятатай адилхан Өөмөс самууны бурхан байжээ. Гэхдээ дайны үед усад бүх муу муухай бурхад үхээд туссан. Гэтэл Рабо алмаар байгаа хүнийхээ нэрийг бодоод Рабо бурхан залбир. Тэгвэл тэр хүн чинь бат хүн гэд хүмүүсийн үзэн ядалтыг ашиглаж ямарсныг олж мэдэндээ. Зэмэртэй Хиоригийн дурсамжийг буцаад авах шаардлагагүйгээд тайван байсан. Гэтэл бүр сүлдээ Юки хүртэл мартчихваа. Гүй яагаад гэсэн чинь сүүгийн Хиоригийн дурсамжийг баг багаар сороод байгаа мэн л та. Хэрвээ одоо л Хиори дурсамжийг хоосонсоо болж үлдэнэ. Энийг сонссон Ято би чиний дурсамжийг заавал авчирна гэж Хиорид хэлээд Работой толдгаар явлаа. Тэгтэл явахт нь Хиоригийн сүнс наалдаад ирчихжээ хөрхий.
За ингээд тулаан хэллээ. Чадлаараа тулдагч Рабо хитрхи хүчтэй байлаа. Зүгээр сэлмээ далайх цалхилаал. Ээж яхад нь Ятог усан шоронд хийчин. Ингээл дууслаа гэсэн чинь Хиори ирж авардаг. Ято, чи чинь ямар болчмгүй мэд юм бэ гэж загнаж гарваа. Хиори ч хөөрхөн тэрэг үнтэндээ загнуулаад. Яг энийг нь Рабо хараад уралж өмнөх хэрцгий хүүтэн Ято бурхан хаана байна гин. Тэгээд Ятог дайрж явах талмаар нь шууд Хиори руу дайраад алах гэж оролддог. Ято Хиориг аваад зүгтдэгч холдож чадахгүй баригчин. Тэгсэн Рабо Хиоригийн дурсамжийг гаргаж ирээд Ятогийн нүдэн дээр хэдэн хэсэг болгон бутлаа. Дурсамжгүй болсон Хиори ухаан алдаад унчин. Тэгсэн Рабо үргэлжлүүлж, "Наадаг чинь хоолойч байхгүй, зүгээр л хоосон сав төдий. Уур чинь хуржээвэл хүрээ дээр гайхамшигын бурхан Ято." Гэхдээ Дамаре. Аматат гэд Рабоч хүсчихсэн шигээ хуучны Ятотай толдно. "Хүрээ дээр Ято" гэсэн чинь "Чи өөрөө хурж ир" гэж ас. Тэгэл Ятод юуч болохгүй хормын төдийд ялагддаг. Тэгтэл Рабо бага талаад тэнд байсан бүх сүнсийг өөртөө шингээгээд хэллээ. Ято Рабог бурхан байж хорон сүнстэй нийллээ гэж зэмлэн. Ингээд үхсэхээ үзэх эцэн талаан үргэлжилж байна. Ято Рабо хоёрын дарилт хитрхи хүчтэйгээс хэн тэндэх газар нураад өнөөх нь Хиоригийн дээрээс унах нь Ято шууд Хиориг хамгаалахар өсөрдөг. Энэ зур Хиори өөрийгөө хэн болохыг ч мэдэхгүй далайн гүнд байгаа юм шиг гоё санаанд гацжээ. Гэхдээ ханаас ч юм бэ нэг л тэм танил гоё өнөр өнөртэд гараа сунгахтаа Ятог тэрэ тавбаа. Хиоригийн дурсамж буцаад сэрэгчиж өндөө ол сүүгийн дурсамж нь аваагүй зүгээр л төгжсөн байсан билээ. Тайвширсан Ятог Рабо харснаа дахиад орлож "Чамаас боллоо" гэд Хиориг алах гэж оролддог. Энэ удаад Ято Работой нийлсэн хорон сүнсийг алхаар дайрдаг. Тэгвэл дайралтад нь Хиори өртгөө. Ингээд Рабог ардах модтой юутай итэн тас татаж хаялаа. Хүчгүй болсон Рабо хамгаа шахаж Ятогийн өдөс дайрна. Ингээд тулаан дуусч Рабо ялагддаг. Аль үжээ өгцөн байх сте Рабо чинь шидийн хүчээрээ л өөрийгөө өдөө хүртэл амьд байлгасан болж таардаг. Хэдийн хүчээрээ бус бурхтаас илүү байсан ч хүн төрлөختөн үхэл хагцал гар амшигын төлөө хязгаарч залбирахгүй. Тиймээс Рабо болон Ято шиг бурхтад сүмж байхгүй, бүр залбирах чүнгүү. Зүгээр л цаг хугацаа өнгөрхийн ирээр бүгд мартагдаж өгөх талантай юм гин. Ийм ичхүүртэй өхлөөр өгснөөс өөрийг нь мэддэг Ято бурхан алуулахаар Рабо энэ хүртэл ирсэн байжээ. Хэдийн гар амшиг үхэл хагаслын бурхан байсан ч бурхан бол бурхан. Бурхад хүний хүслээс төрдөг. Ингээд энэ өдөр дэлхийгээс нэгэн бурхан алга болж бүх бурхад түүнийг алга болсныг мэдэрдэг. Рабог өгсөн газар сүүгээ ирснэ. Аавд хэлэхгүй болохгүй гэж шүү. Аав нь гэж ямар юм байд юм бол. Дараа нь Ято Хиорид мангар нухацтайгаар холбоогоо таслуулчих зүгээр болно. Гэтэл Хиори хариуд нь бүр илүү нухацтай. "Гүү таслахгүй" гэж хариуллаа. Маргааш нь энэний сонсон ягаан ост. "Хүүе, чи бараа сэтгэлээ илчилсэн юм шүү" гэсэн чинь "Юу гэж тий? Би зүгээр хамт амир анилгсан" гэж авна штт. Ято бүр ичээл тэгснэ гараа сунгаад "Ято бурхан чиний хүслийг сонслоо" гэд Хиоригоос 5 yen авсан байдаг юм. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк сабатараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр.